одоо үзмжээр үндсэн хуулийн дээр улсын хурлын гишүүн намын бодлого гэдэг үг байхгүй. Тийм учраас бидээс үндсэн хуулийн дэг журам бол үндсэн хууль заасан зарчмаас гадуур улсын хурлын гишүүдээс одоо ямар нэгэн шаардлага их боломж байхгүй. Улсын хурлын гишүүн маш ойлгомжтой. Нийт улсын ашиг сонирхлын төлөө ажиллах үүрэгтэй. За хоёрт нь өөрийнх нь сонгосон тэр сонгогчдын дуу хоолой болох үүрэгтэй. Жагсаалтын гишүүдэд ер нь ямар хариуцлагын гэрээ байгуулдаг вэ? Таны хувьд чинь ямар гэрээ байгуулдаг? За би дахиад маш тодорхой хэлээд байна. Улсын хурл 126 гишүүнээс бүрдэнэ. Тэн дотор жагсаалтын гишүүн эсвэл тойрон гишүүн гэж ойлголт байхгүй. Жагсаалтын гишүүнээс юу шаардна гэдэг наад асуулт чи өөрөө ямар ч утгагүй асуулт. Улсын хурлын гишүүдийн 900 удаа хэм хэмжээ ингээ алдчихж байгаа ийм хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй. Хамгийн хүнд нь ерөөсөө цалингийн 6 сарын хугацаанд 20%-аар хасныг зохицуулт байдаг. Энийг өөрчлөх шаардлага юу? Парламентын гишүүн буюу улсын хурлын гишүүн гэдэг бол төлөөллийн арчлалын одоо хамгийн чухал институт. Төлөөллийн арчил гэдэг юу гэдэг вэ? Арчлагын зарчмаар одоо хариуцлага тооцогддог. Ямар хүнийг сонгохгүй, ямар нам санал өгөхгүй гэдэг бол сонгогчтой хариуцлага асуудал. Тийм учраас энэ улсын хурлын гишүүн таалагдахгүй гэдэг бол дараа энэ хүнийг сонгохгүй л гэдэг хариуцлага байгаа. Наан нь өмнөөс нь хин нэгэн одоо сонгогчийг төлөөлж урдуур нь орж тэр хүмүүст хариуцлага тооцохдох ойлголт байхгүй. Тэнд улсын хурлын дарга нь байна уу, улсын хурлын бусад гишүүд байна уу, засгийн газар байна уу, ерөнхийлөгч байна уу, хин нэгэн нь сонгогчдын өмнөр орж сонгогдсон хүний өмнөөс нь хариуцлага тооцох ямар ч боломж байхгүй. Намч тэр. Энэ бол парламентын дархлаа. Энэ парламентын дархлаа биш. Энэ арчлалын дархлаа байхгүй юу? Тийм учраас сонгосон хүмүүс энэ буруу сонгогчжээ гэж байгаа бол дараа нь тэр хүнийг сонгохгүй л гэсэн. Би буруу намд саналаа өгчжээ гэж байгаа бол дараа нь тэр намд саналаа өгөхгүй л гэдэг. Ийм л зарчим байгаа. Энэ 4 жилийн хугацаанд дотор эндээ занж байгаа гэдэг юм уу эсвэл дотроо бодож байгаа гэдэг юм уу би дараа илүү хариуцлагатай сонголт хийнэ. Энэ намд өгөхгүй шүү. Энэ хүнийг дэмжихгүй шүү гэдэг ийм л хариуцлагын тогтцоо ажиллана. Гэхдээ одоо ингээд чуулганыхаа уралдаанд эрдсэндээ ордоггүй, эрд суудаггүй, үг хэлээд бусдыгаа дурамжилдаг ч юм уу ийм хүмүүсэд ямар нэгэн байдлаар хариуцлага маш тодорхой ойлголт хэлж байна. Арчил гэдэг бол иргэн нийтээрээ сонгуульд ороод тэгээд хин нэгнийг сонгоод тэр сонгосон хүнээрээ төлөөлүүлж одоо төр эрхийг барьж байгаа. Энэ сонгуулийн эрхийн завсраар нь хин нэгэн орж ирээд энэ хүн таалагдах учраас би өмнөөс нь хариуцлага тооцоод ирээд улсын хурлын даган юм уу эсвэл улсын хурлын бусад гишүүд юм уу эсвэл ерөнхийлөгч юм уу хин нэгэн энэ бүх нийтийн сонгуулийн системийг эвдэж болохгүй. Үндсэн хуулийн хамгийн чухал зарчим энэ шүү дээ. Иргэд сонгосон бол иргэд түүнийг явах ёстой. Дараа нь сонгохгүй гэдэг сонголтоо хийх ёстой. Одоо эргээд эргүүлэлт татыг иргэдийн хувьд ямар ч боломж би дахиад хэлээд байна шүү дээ. Арчлалыг өөр хэн нэгэн эвдэж болохгүй гэдэг зарчим байна шүү дээ. Та одоо ингэ асуултаараа арчлалыг өмнөр нь ороод хэн нэгнээр эвдүүлэх гэдэг шүү дээ. Арчил гэдэг бол юу? 4 жил дотор ээлжид сонгуулаа хэн нэгнийг сонгож хэн нэгэнд хариуцлага тооцдог тогтолцоо. Энийг дундуур нь завсраар нь хэн нэгэн одоо эвдэх эрхийг арчил олгодоггүй. Ойлгож байна уу? Арчил одоо арчлалыг засварлах ганцхан боломж байгаа. Тэр нь бол шүүхээс эсвэл үндсүүлийн тогтолцоо. Тангараасаа цаад үндсүүл зөрчсөн ямар ч улсын хурлын гишүүний эргүүл татахтай холбоотой шийдвэрийг үндсүүлийн шүүх гаргаж болно. Гэмтэргийсэн албан тушаалтантай холбоотой шийдвэрийг шүүх гаргаж болно. Хариу шүүх үндсүүдийн цэцээс ийм шийдвэрүүд гарсан байх юм бол тэр хүнийг эргүүлнэ. Маш тодорхой. Үүнээс өөрөөр хэн нэгэн нь одоо сонгогдсон албан тушаалтныг тэр дундаа томилогдсон юм уу огт сонгогдоогүй албан тушаалтнууд энэ хүнийг эрх мэдэлээс авчаая гэдгийг одоо тийм санаас гараад эвдэж болохгүй. Энэ бол арчлалыг устгах гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид бас энийг сайн ойлгох хэрэгтэй. Томилогдсон албан тушаалтныг бол томилсон байгууллагаар нь хэн дуртай үедээ энэ хүн одоо ёс зүйн зөрчил гаргаад байна. Энэ хүн хууль зөрчилдөд нэг юм огцруулж болно. Улсын хурлын гишүүний хувьд бол эвгүйлэн татах асуудал байна. Эвгүйлэн татах гэдэг бол энэ арчлалын тухайд ойлголт. Тийм учраас сонгуульд оролцохдоо хариуцлагатай сонголт хийдэг байх ёстой гэдэг бол арчлалын суурь зарчим. Сонгогдсныхаа дараа буруу үйлдэл одоо байгаа бол тэгвэл дараагийн сонгуулиар энэ хүнийг сонгохгүй гэдэг бол арчлалын зарчим. Энэ зарчмыг бид сэтгэл хөдлөлөөрөө болон юу гэдгийг ухар мовчид одоо мэдлэггүй байдлаар эдэж болохгүй. Тийм бол Монгол улс арчсан улс биш болж байна.
хувь гишүүний үед одоо юу би төрийн бидний улсын хурлын гишүүн үстэй боломжиж байгаа асуудлыг яг хувь яг таны асуултанд холбоотой дахиад бид бас одоо бол үндсэн хуулийнхын дэг журам үндсэн хуулийнхын үзэл санаагаар ярьж сурах хэрэгтэй. Улсын хурлын гишүүн төрийн өндөр албан тушаалт ерөөсөө биш. 4 жилийн хугацаатай хууль тогтоох одоо эрх мэдлийг сонгогчдоос авсан мандаттай ирнэ. Тийм учраас энэ 4 жилийн мандат нь 4 жилийн хугацаагаар хамгаалалтанд байж байгаа. Тэснээс энэ төрийн өндөр албан тушаалт ерөөсөө биш шүү. Ерөөсөө л одоо байгаа хуулийн зорж байгаа төрд тангар өргөдөггүй, төрөөс цалин авдаггүй. Улсын хурлын гишүүн гэдэг бол сонгогчдынхоо төлөөлөх үүрэгтэй тэдний нэрийн өмнөөс хууль баталж байгаа тэдний нэрийн өмнөөс засгийн газарт хяналт тавьж байгаа хуулийн биелэлтийг хангуулж байгаа тийм л иргэн. Одоо бид үндсэн хуулийн үзэл санаагаас харж сураагүйсээ болоод улсын хурлын гишүүдийг хэн гэж харж байгаа нөхөр том дарга гэж харж байна. Төрийн албан тушаалт гэж харж байна. Уучлаарай биш. Энэ бол зүгээр 4 жилийн хугацаанд сонгогдсон, иргэнээс мандат авсан иргэн. Иргэдийн дуу хоолойг энэ парламентд яаж хэвээр дамжуулж хэвээр. Тэгээ иргэд нь муухай үг хэлээр миний үзэл санааг илэрхийл гэж гэвэл тэр улсын хурлын гишүүн муухай үгээр илэрхийлэх нь тэр хүний л асуудал. Тэр нь иргэдэд таалагдаад дараагийн сонгуулиар сонгогдож ивэл тэр нь тэр хүний л асуудал. Арчлын үр дагав. Тийм учраас иргэд ямар хүнийг сонгож байна? Иргэд ямар хүнээр өөрсдөө төлөөлүүлэхийг хүсэж байна? Тийм л одоо дуу хоолой. Яг л парламентаас биднээс нэг дуу хоолой хүсэх ямар шаардлага байхгүй. Парламент гэдэг бол нийгмийн олон ууралж үзэл, олон дуу хоолойны өнгө өнцөг байхгүй юу? Тийм учраас тэнд үг хэлээ ямар хэлбэрээр илэрхийлэх нь бол одоо тэр сонгогчдийнх нь одоо хүсэл сонирхол. Заавал одоо социализм үеийн шиг зөвхөн нэг загвараар илэрхийлэгдэх дуу хоолойтой нэг төрлийн улсын хурлын гишүүдтэй байна гэдэг ийм шаардлагыг арчилсан улс орнд тавьж болохгүй шүү дээ. Зарим нэг нь таалагдахгүй ч болно. Заримд нь таалагдчих болно. Хамаагүй. Тэр таалагдахгүйг хизээ үзэх үхээр дараагийн сонгуулиар л үзнэ. Тийм учраас зарим хүмүүс үзэл санаагаа хорц илэрхийлж болно. Зарим хүмүүс үзэл санаагаа даруй төлөв илэрхийлж болно. Зарим хүмүүс үзэл санаагаа шинжилгээгээр илэрхийлж болно. Зарим хүмүүс үзэл санаагаа шашны юм уу эсвэл одоо мухар сүсгийн хэлбэрээр илэрхийлж болно. Хамаагүй. Сая чинь өнгөрсөн 7 хоногийн телевизийн шоу ерөнхий сайд чи ороод мухар сүсгийн шинжтэй 7-гийн тоо яриа суугаа үстэй. Энэ олон таалагдж болно шүү дээ. Энэ улс төрийн PR байж болно шүү дээ. Хамаагүй. Сонгогчдын нэг яаж үнэлж саналаа өгж яах гэдгээр л арчид илэрхийлэгддэг болохоос биш. Заримд нь таалагдаагаа учраас та нар заавал ингэх ёстой гэдэг тулгалтаар арчсан улс орнд асуудал шийдэж болохгүй. Зүгээр нэг зарчим байгаа. Үнэхээр хараал өрөөл хэлээд хувийнхаа асуудлыг нийтийн асуудлаас дээгүүр тавиад байна гэж олон нийт үзэж байгаа бол тэгвэл дараагийн сонгуулиар тэр нь яах ёстой. Тэрүүгээрээ илэрхийлээд л гарах ёстой. Арчны зарчмын хувьд л энэ шүү дээ. Гэтэл зөвхөн тодорхой хэсэгт нь таалагдаагүй тэдний дуу хоолой тод байлаа гэдгээрээ бусад хүмүүст бас тэгж бодох ёстой гэж бодож болохгүй шүү дээ. Тийм учраас бид арчсан нийгэмд амьдарч байгаа. Олон ургалж үзэл бодол бүхий чөлөөт нийгмийг бий болгож байгаа бол заавал нэг хүний нүдний шилээр бусдыг үнэлэх албагүй. Хүмүүс янз бүрийн хэлбэрээр дуу хоолойгоо үзэл бодлоо илэрхийлдэг. Зарим нь одоо юу гэдгийг юм урж устгаж үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ энэ урж устгаж байгаа бусдын өмч хөрөнгөнд л алдсан. Өөргөө бодлож авсан хөрөнгөөр тэгж хийж болно шүү дээ.